За сайн мэцхан үзэгчтэй Дагин channel байна. За өнөөдрийнхөө уншлагаар болохоор та бүхнийг хамгаалж явдаг сахиусан тэнгэрүүдтэй таныг юу гэж харж бодож байна. Тэгээ танд юу гэж хэлмээр байгаа нэ та ер нь зөв замаар явж гин үү? Яаж ийж гэдэг талаас нь илүү сүнслэг тийм ээ. Тийм уншлага хий гэж утсан. Танд илүү гайданс буюу чиглүүлэг өгөх зорилгоор тийм уншлага хий гэж утсан. За манай нэгдүгээр группийнх маань ямар групп сонгох вэ харъя. Magic Wand гинэ. За ийм үзэр сонгоно. За манай 2 дугаар групп маань үзэр сонгох уу? Hidden Compass. Ийм ложинтэй үзэр сонгоно. За манай 3 дугаар группийнх маань ямар үзэр сонгох вэ харъя. Final Gate гинэ. Юм гоё хөзөр гарч ирсэн. За тэгээ та бүхэн маань өөртөө хамгийн таалагдж байгаа хамгийн үзмээр санагдж байгаа тэр хөзрөө сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За тэгээд ер нь бол уншлага үзэхэд те ийм коллектив буюу ийм нийтийн ерөнхий уншлага үзэхэд ер нь бол ихэнх тохиолдолд за таарах юм нь бол таарна. Гэхдээ олоолаа үзэж байгаа учраас өөртөө нөхөхгүй мессеж байгаа бол тэрийг алгасаарай. Өөр хүнд тэр нь таарч байгаа гэсэн үг шүү. Тэгээд бас ер нь бол нэмэлт уншлага дээр ч гэсэн ер нь бол ялгаа байхгүй. Яг өөрт чинь хэрэгтэй мессеж нь өөрт нь хүрнэ. Тэгээд хэрэгцээгүй тийм ээ. Юу гэдгийг өөрт нь таарахгүй байгаагийн та бүхэн маань орхиж сураарай. Тэгэхээр аливаа бүх зүйл нь ингээд таарах тохиолдол мэдээж хэрэг байгаа тийм гүн гүнзгий өөрт нь таарсан уншлага ч гэсэн байгаа. Нэмээд бас ингээд зарим тохиолдолд яг өөрт чинь тодорхой хэмжээгээр 10% ч юм уу 5% таарахгүй байх боломжтой. Тэгэхээр та бүхэн маань тэрийг ойлгоод үзээрэй. Тэгээ зөндөө хэдүүлээ өөр чаналуудын ч гэсэн уншлагыг үзэж байгаа. Тэгээд ойлгоод ийм байдгийм байна гэдгийг ойлгоорой гэж хэлье. За тэгээд уншлагатаа орё. Баярлалаа. За сайн байцгаана уу манай 1-р группийнх маань тавтай морил. За тэгээд хэдүүлээ энэ ичидтэй төхөөртэй энэ ичидтний шидэт төхөөр сонгосон байна. За тэгээд энэ дээр болохоор чи ямар хүч чадлаа дутуу үнэлээд байна тий. Өөрийгөө жоохон дутуу үнэлээд байгаа хүмүүс манаас үзэж болцсохгүй харагдаж байна. Хэрвээ чи ингээд потенциалаа энэ өөрийнхөө дотоод хүчтэй өөрийнхөө чадварыг хязгааргүй гэж үзэх юм бол чи юу хийх байсан бэ гэж тэгж яана л та. Тэгэхээр энэ дээр таны сахиусан тэнгэрүүдтэй энэ хамгаалагч гой сайхан бурхан тэнгэрээс нь өгж байгаа ер нь бол илүү өөрийг чинь дотоод хүчээ сана гэж байгаа юм болов уу гэсэн мессеж байгаах гэж бол харж байна. Яг ихэнхдээ хүмүүс ингээ өөрийгөө аяга дутуу үнэлсэн байдаг те амьдралын туршлага янз бүрийн зүйлээс хамаарат өөрийгөө дутуу үнэлдэг. Гэтэ ийм байна л да. Та ингээд амьдрал дээр штэ те анх төрснөөс хойш яг энэ амьдралдаа ингээд experience байгаа штэ туршлага. Эн чинь бас ингээ зөвхөн таныг тодорхойлохгүй. Ингээ хүний сүнс гэдэг чинь өөрөө ингээ олон дахин төрдөг тийм ээ. Та магадгүй айгүй юм өмнө наснуудаа маш хүчтэй чадaltaй тийм хүн байсан те тийм юу гэдгийг өөртөө гаргийн ч өстэй star seed бас байх боломжтой штэ те. Тэгэхээр хүн яг ингээд өөрийнхөө потенциал нь дотоод хүч чадал өөрийгөө юу хийж чадах вэ гэдгийг зөвхөн миний бол харж байгаагаар өөрийн яг төрснөөсөө аваад энэ хүртлээр туулж үтсэн тэр амьдралаараа ер нь бол мэдээж хэрэг харна л та те. Гэхдээ илүү энийг spiritual байдлаар ингээ харах юм бол хүн ер нь бол ингээд маш олон зүйлийг дараад нууцсан байгаа. Маш олон 100 жилийн туршлага тийм ээ өмнөх амьдралуудын чадвар зөндөө таны юу сурсан те энэ бүх зүйлийг ер нь бол нууцсан мэдэхгүй байгаа штэ те. Тэгээд тийм учраас магадгүй тэр нь ингээ сэргэлээ гэж бодоход тэрэндээ итгэхгүй юу гэдгийг та илүү сайклик болоод ч юм уу эсвэл илүү ийм spiritual зүйл сонирхоод таны магадгүй зарим нэгэн уур чадварууд гэх юм уу те иймэрхүү зүйл чинь ил гарлаа гэж бодоход та тэрийг хүлээн авч гин үү те өөрийгөө ер нь хэрхэн үнэлж байна вэ
Зөвхөн ингээд одоогийн амьдрал чинь таныг бол үнэлэхгүй шүү гэдгийг бас хэлж байгаа юм болов уу гэж бол харж байна. Тэгэхээр одоо өөрийнхөө хэн гэдгийг санах хэрэгтэй тийм ээ. Та өмнө амьдралуудаа ер нь ямар исэн гэдгээ магадгүй одоо энгийн хүмүүс мэдгүй шүү дээ тий. Гэхдээ яд ч гэсэн одоо юу гэдгийг бясалгал хийдэг ч юм уу эсвэл одоо илүү им spiritual зүйл сонирхохтой астрологоор бас өөрийнхөө өмнө наснуудад одоо ямар хүн байсан гэдгээ олж судлах ч юм уу те эсвэл бүр юунд орж иж болно ховс мост ороод гэдэг ч юм өөрийгөө бас нэлээд таньж мэдэх ухах хэрэгтэй гэж бас харуулад байна. Яа тэгэхээр таны үед аягүй их тийм хүчтэй юм болов гэж бол харж ийн. Ич хиттэй тийм ээ. Одоо ингийн хүнд байхааргүй одоо ич хит таны дотор чинь энэ сүнсний чинь чадварт нуугдчихж бас болно гэж бол харагдаж байна. Одоо яагаад ч одоо юу гэдгийг санамсаргүй энэ хөдрийг сонгоод ирсэн байх учиргүй шүү дээ, ямар нэг мэдлэр танд юм байна шүү. Потенциалаа санаарай гэсэн мессеж өгч байгаа гэж бол бодож байна. Одоо илүү та ичидийн хүчтэй байж болно тий. Тиймэрхүү. Яг тэ ичидийн хүч гэдэг нь ямар ч ижиж болно те. Зарим хүмүүс бол одоо энэ таараагаа уншаа явж болж ийн. Зарим нь одоо өөрийнхөө бүр ном эрдэм сурсан хүмүүс гэдэг нь шүү дээ. Одоо бурхны ном сурсан те. Ингээд өөрийгөө хөгжүүлээ явж байгаа юм хүмүүс байгаа. Тэгэхээр өөр нь бол өөрийн потенциалаа ер нь бол нэг хэрэгтэй байна л гэсэн нэг тийм санаа бас өгöd байгаа л та уншигдаж байна. За тэгээ хэдүүлээ одоо илүү гүнзгийрээ. Одоо ер нь таны сөхөөсний өнгөрөөд юу гэж харж ийн те. Тэрийг харъя. Юу гэж харж байна? Танд өгөх мессеж юу байна? Гэдгийг харъя. За, манай нэгдүгээр группийнхнийг харж хандаж явдаг сөхөөсний өнгөрөөд нь тиймээ сайн зүйлс нь юу гэж харж бодож байна вэ? Удам судран те, удам энерги ч гэж болно. Тэгэхээр энэ дээрээс ингээд юм юу байгаа зү? Вич байгаа зэн дээр одоо ич хиттэндээ шулам гэдэг чтэй тий. Одоо яг нөгөө жинхэнэ шүүрээ унцсан. Тэгэхээр таны үед айгүй сонирхолтой юм тий. Энэ дээр ингээд бас ич хиттний юм давхуурах гэрсэн. Тэгээд энэ дээр юм шуламтэй. Тэгэхээр таны үед айгүй ич хиттэй шидтэй нэгэн байх боломжтой. Одоо илүү энгийн хүн бол биш гэж бол уншигдэж байна. Та илүү чадварлаг тий. Одоо янз бүрийн witchcraft хийдэг ч юм уу эсвэл одоо өөртөө манифест хийлээ гэж ботход тэр чинь айгу хурдан сайн биелэх боломжтой ч юм уу те. Эсвэл та өөрөө угаасаа ингээд иймэрхүү зүйлийг сонирхоод бас хийгээ явж байгаа хүмүүс ээж болно. Тэгэхээр ядаг ч гэсэн таны одоо зохиосон тэнгэрөө зохиостой байна. Таныг айгу чадварлаг гэж болно. Тэгэхээр хараад байна. Мундгаа чадвартай ийм хүн гэж бол хард юм байна. Тэгээд энэ дээр манай эмэгтэйчүүд үзэж байгаа бол айгу хөөрхөн эмэгтэй агаад одоо ер нь миний ер нь харж байгаагаар ингээд одоо юм шидтэй юм уулзуулнуудтай одоо урт удаан хугацаанд ингээд ичид хоримтлуулаад ингээд мундаг spiritual байгаад явж байгаа хүмүүс ихэнхдээ юм үзэсгэлэнгоо сайн сэтгэлтэй юм зөв хүмүүс эдэг гэж би бол боддог. Тэгээд энэ дэр ч гэсэн одоо яг хор санаатай биш те. Юм хөрхөн үзэсгэлэнтэй вич байна. Тэгэхээр таныг айгу мэдлэгтэй, үзэсгэлэнтэй, ухаантай чадвартай ийм хүн гэж бол харж байгаа юм байна тий. Тэгж бол харж ийн гэж бол би харж ийн. Тэр энэ ингээ айгу нүдэн анзан байгаа. Тэгэхээр таныг зөв мэдлэгээ сонсдгоо гэдгийг чинь бол мэдчихэж байна тий. Тэгэхээр таны үед ер нь бол өөрийн чинь дотроос одоо гарч ирэх хүч айгу их юм болоо да. Дотоод хүч ихтэй. Одоо дотоод тэр сүнсний ур чадвар хүч иймэрхүү зүйл маш их байна гэдгийг бас харуулж байгаа. Харагдаж байна. Одоо илүү өөрт одоо хоримтлуулсан тэр туршлага бүх мэдлэгээтэй илүү сайн дэлгээд өгөхтэй өөрийгөө одоо илүү сайн судлахтай би юу чадгийн би юу хийж мэддэм болоо гэдгийг одоо practice үзээд те өөрийнхөө ур чадварыг олж нэх хэрэгтэй юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгээ зарим нь бол нэг явж байгаа хүмүүс юм болоо да гэж бол хэлэхээр байна. Айгу spiritual хүмүүс ээ гэж бол харагдаж байна. Тэгээ сөхөөсөн тэнгэрүүдтэй ч гэсэн тэгж харддаг юм байна. За одоо өөр ямар мессеж байгаа вэ? За манай нэгдүгээр группийнхний сөхөөсөн тэнгэрүүд нь сөхөөсөн
хангаж чандаж явдаг бүхэн юу гэж харж байна. Wow. Pride and strength гинэ. Wow. Гоё цэцэг үе те. Amaryllis гэнэ. За би бол энэ цэцгийг ерөөсөө харж исэн л бах. Гэтэ яг нэр мэрийг нь олж мэдэхгүй юм байна. Яддаг ч байсан одоо pride гэдэг чинь одоо бахархал те. Тийм гэсэн үг. Одоо тэгээ strength гэдэг чинь бол хүч чадал гэсэн үг. Тэгэхээр магадгүй таны зохиосны өнгөрүүд ер нь танаар айгу бахархаж байгаа. Таныг айгу хүчтэй байна те. Одоо өгж байгаа тэр юу гэдгийг сүнсний хичээл янз бүрийн асуудлууд одоо энэ хорвоо ертөнцийн энэ бүх одоо чаленжууд те энэ бүхнийг таныг айгу сайн хүчтэй чадaltaй ингээд даваад гарч чадж байгаа гэдгээр чи айгу бахархаж байгаа гэж болохоор энэ айгу дотоод хүчтэй тэгээд түүнийг ашиглаад яадаг ч гэсэн одоо уусаа энэ хорвоо дэлхий чинь ерөнхийдөө ялангуяа дэлхий гэдэг чинь өөрөө жоохон сүнснүүдийг ингэж experience сүнснүүдтэй илүү одоо юу гэдэг юм те одоо зүгээр жаргаж хэвтэх хүчтэй энэ дээр ингээд зөндөө юм сурах гэж ирсэн байгаа бусдад туслах одоо ингээд үл өрөө гүйцэх ч юм уу те зөндөө тийм асуудлуудаар бид нэр ингээд энэ дэлхий дээр ирсэн маа штэ тэгэхээр таны хувьд одоо ямар ч асуудал тань тулгарсан бай та яадаг ч гэсэн өөрийнхөө хүч чадлаар те өөрийнхөө дотоод тэр чадвараар ч юм уу даван гарч чаддаг ийм хүн байна гэж бол харж байна. Гөө сайн байна гэж болохоор байна те. Бахархаж ийн pride. Өөрөөсөө айгу бахархаж байгаа шүү гэж бол хэлж байна. Тэгээд яг юу байна л да одоо өөр ингээд юу гэдгийг өөрхийн ч тань тийч хэлээгүй те өөр та бас ингээд амьдралдаа янз бүрийн дотооддоо юм туулаад явж байгаа ч гэсэндээ одоо яг ил гаргаж хэлэх гэхээр те ялангуяа энэ spiritual нэлийн амт spiritual хүмүүс ингээд тэгж байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ сүнслэг одоо илүү өөр ертөнцийн гэмээр юм шиг те одоо яг бодит хүмүүсийг бодол бидний туулаад явж байгаа бүхэн жоохон юм дотоод те яг өөртөөгөө нэлээд тулсан ийм зүйлсийг бид нэр ер нь бол туулж явж байгаа те. Тэгэхээр одоо ил гаргаал би ингээд энэ тэгээд энэ одоо инглээ тэглээ гэд ер нь бол нэг хилдэггүй те ярилцах хүн цөөхөн байдаг. Яг тэгэхээр илүү одоо ойлгох хүн багтай. Одоо тэгээд ийм spiritual байдлаа илүү ил гаргаад одоо ингээд хэлий гэхээр зарим нь бүр баг галзуу солиорчж те одоо галзуурчж эн чинь арга тэнийг юм бэ шч гэж боддог те. Одоо миний хувьд ч гэсэн ингээл одоо найс нөхөд гэж бодсон те өөрийнхөө бас ингээд дотно гэж бодсон ч хүмүүс л одоо юу гэдэг өөрийнхөө яг үзэл бодлыг илэрхийлэх гээд ингээд ажил мэргэжийнхандаа ингээд хэлээ штэ те. Би бол ингээд амар одоо spiritual ийм зүйлийг айгу ойлгож итгэдэг те ингээд амьдралын утга учир одоо далд ухамсар далд амьдралтай одоо юу гэдэг энэ бүхнийг ингэж ойлгож судалдаг талаараа ингээ хилэнгүүд бараг л одоо энэ чинь бараг галзуу юм биш үү ч юм уу те энэ чинь бараг зүгээр их юм биш те гэж боддгийн байлээ. Би бол ерөөсөө айгу бас айгу сэрцэн айгу л хүмүүс гэдэг ах гэж бодоол ингээл одоо нээлттэй те. Тэгтлээ одоо би амар галзуурч ирсэн юм биш те. Зүгээр ингээд ерөнхий өөрийнхөө spiritual knowledgeтэй энэ сурж байгаа суралцж байгаа. Тэгээд энэ одоо туршлагаа ингээд хилээд одоо гарах надад үе энэ төр байна штэ те. Тэгэхэд чинь зарим тохиолдолд ер нь ихэнх тохиолдолд яг үнэхээр одоо ойлгодог хүмүүс айгу цөөхөн байд юм билээ. Тэгэхээр ихэнхдээ л одоо ганцаараа энэ бүхнийг дотроо даван туулдаг те. Өөрөө өөртөө л одоо баяр үргээл те. Өөрөө өөртөө л одоо янз бүрийн зүйлийг даван гарч идсэн бол одоо тэрэндээ өөрийгөө л одоо барахдаг. Тэнгүүд ингээд амар хөөрхөн таны бас сөхөсний өнгөрүүд бол өөрийг чинь харж байгаа гэсэн мессеж бол гарч ирж байна. Өөрөө чинь бахархаж байгаа мундаг байна. Хүчтэй байна те. Чадж гин гэж л хэлж байна. Хараагаа хөөрхөн мессеж гарч ирж байна. Тэр нь бол ганцаараа биш шүү те. Гэдгийг л хэлээд байна л та. Вау. За тэгээд энэ юу гарч ирж байна л та. Энэ дээрээс ингээд юм юу аз cross and тэгэхээр өөртөө тав хэд маань айгу юм бас шинжлэх байх боломжтой те. Spiritual дээрээ нэмээд илүү бас нөө шинэ талаас нь одоо Bible унших ч юм уу эсвэл одоо юу гэдэг илүү шинэ талаас нь бас spiritual байдлаа хөгжүүлээ явж байгаа байж болно. Тэр чинь бас илэрхийлж байгаа болов уу гэж харагдаж байна. Тэгээд энэ дээр яг юм юу байна л та одоо энэ чинь юу штэ те авсан те. Тэгэхээр ерөнхийдөө энэ нь бол
энэ үзэрч нь өөрөө одоо death буюу death үзрийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр death үзэрч нь ер нь яг юг илэрхийлдэг юм бэ гэх юм бол миний бол эндээс харж байгаа шүү дээ тий. Айгу сонирхолтой. Та бүхний одоо жинхэнэ эго үгсэн тий одоо юу гэдгийг илүү сэрж ийна гэдгийг айгу илэрхийлээд байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгэхээр хүний эго гэдэг чинь яг үндэ одоо юу гэдгийг илүү spiritual байдлыг амар хошин татна тий. Илүү одоо бодит материалог амжилт одоо юугаар одоо юу гэдгийг даалт тэр consequence тэр даалт тэр үр дагавар огт хамаагүй яг одоо юу хүсэж ийн яг тэрийг л авантай нэг тийм би гэсэн нэг тийм үзэн штэ тий. Тэгэхээр таны хувьд бол миний л харж байгаагаар бол айгүй юм юу ячиж одоо таны энэ сөхөөсний рүүчин ч гэсэн харж байгаагаар бол таны сэрэлт яг явагдаад эхэлсэн байна. Та үнэхээр одоо сэрсэн байна, сэрж гин тий. Зарим нь бол сэрээд нэлээд утсан одоо илүү нөгөө би хин юм бэ, би юу хийж чаддгийн тий. Миний одоо spiritual gift юу вэ? Тэрийг яаж хөгжүүлэх үү тий. Би юу нь хин юм бэ? Би юу нь одоо энэ удаан хугацаанд одоо амьдрахтаа яг ямар хүн байсан болоо тий. Би ямар ур чадвартай байсан бол миний одоо энэ сүнсний өгөгдөл миний одоо сүнсний туршлага юу юм болоо гэдгийг олж таниад нээгээд явж байгаа хүмүүс юм байна гэж бол харагдаж байна. Тэгээд таны бол spiritual одоо таны сөхөөс мэнгэрүүд бол таныг үнэхээр одоо өөрчлөгдсөн байна. Өөр хүмүүс юм байна гэдэг бол юм бол тэгж харж байна л да. Тэгээд энэ дээр яг ингээд энэ дээр 9 тоогоос ер нь бол энэ дээр 9 тоо. Тэгэхээр таны хувьд аюу ганцаардаад байгаа юм болов уу гэж бас харж байгаа гэж бол харагдаж байна. Таны одоо сөхөөс мэнгэрүүд бол таныг ганцаараа байгааг ч нь бол мэдэж байна тий. Жохон тусгаарлагдаад бусдаас дэндүү бас хит тусгаарлагдаад айгүй ганцаараа яваад байна уу гэж бас харж байгаа гэж бол харагдаж байна. Тэгэхээр яг эндээс бол ингэж харагдаж байна л да. Одоо түрүүн хэлсэн шүү дээ тий. Ингээд илүү ийм сүнслэг зам жохон ганцаардмал байдгаа. Бус хүмүүс ихэнхдээ ойлгодоггүй тий. Тэгэхээр яг нэг энэ замаа ингээ ганцаараа явж байгаа нь зүгээрээ тий. Яагаад тэгэхээр одоо бид өөртөө байгаа да одоо юу гэдгийг таны энэ харж хандаж явдаг бүхэн чинь тантай хамт байгаа. Тэгэхээр одоо ганцаардах хэрэггүй гэдгийг сануулж байгаа юм болов уу тий. Тэгж бол харагдаж байна. Ядагчсэн таныг бол айгуу сэрсэн өмнөгшөө байхаа болсон өөртөгцөн байна, мундаг байна, хөөрхөн байна, сайхан байна, хүчтэй байна, өөрөө ч юм тархаж чинь тий. Өөрийнхөө дотоод хүчийг нээж ин чадж чинь болж байна айгуу мундаг байна гэж бол хэлж өгч байна. За хэдүүлээ одоо юу яа өөр нь нөх мессеж юу байна тий. Тэрийг харъя. Нэгдүгээр группийн сөхөөсний үргэлжлүүлсэн өгч буй мессеж. За Eight of Wands Hermit. Вау. За амар сонирхолтой заяа. Ер нь л шүү дээ те таны ингээд өмнө нь боломжоо алдсан те би ингээд чадаагүй энэ тэрийгэд одоо өөртөө айгу гонсойж исэн иймэрхүү алдаач гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл танд байсан бол та юусоо ороотоогүй, та юусоо одоо буруу зүйл одоо хийгээгүй те. Одоо ямар нэгэн боломжийг та ашиглаж чадаагүй эсвэл хин нэгнээс хоцорсон те. Одоо юу гэдгийг ингээд би бусдаас айгу хоцроод байна, би боломжоо ашиглаж чадаагүй, би ингээ ороотоод байна, удаад байна. Одоо би яг ингээ шинээр одоо гой сайхан амьдрал эхлүүлэх гэхээр те. Одоо би айгу хөшөрсөн гэдэг ч юм уу. Одоо ямар ч хийж болно. Таны хувьд ингээ жоохон өөрийгөө голсон, өөртөө урам хуурсан, гутарсан те. Хин нэгэнтэй магадгүй одоо сингл хүмүүс байлаа гэж бодоход яг ийм төгссөн хүнтэйгээ би сууж чадаагүй те. Яагаад тэгэхээр тэр үед би тэр одоо хүнтэй болж чадаагүй маа гэдэг ч юм уу те. Одоо нэг таны нэг тийм алдагдсан боломжинд та айгу харамсаж исэн бол тэгээ ялангуяа энэ дээр Hermit үзэр байгаа учраас илүү ганцаараа байгаад те. Одоо юу гэдгийг за ямар ч хийж болно заяа. Хэлээд байгаа шүү дээ тий. Хостой болж чадаагүй энэ төр хүмүүс маань байгаа л өөрийгөө айгу оройтчлоо. Энэ төр гэж бодоод байгаа л тий. Одоо сөхөөсний рүүдээс нь зөвлөж гин. Та юусоо оройтоогүй. Одоо хосгүй байгаа хүмүүсийн маань хувьд бол та огт оройтоогүй. Ингээ шинээр эхэлж болно. Одоо яг зөв цаг байна гэдгийг бол хэлж гин. За одоо тийм хос мосгүй одоо юу гэдгийг илүү амьдрал ажил дээр те би ингээ шин зүйл хийж чадаагүй. Ямар нэгэн та
ямар ч байсан заяа юм боломжийг ашиглаж чадаагүй одоо ингээд айгүй хөшөөд ороодцоо одоо эсвэл айгүй хит одоо зөв цаг нь биш ээ. Яагаад тэгэхээр ингээд одоо амар удцаан би одоо ямар нэгэн зүйлийг шинээр эхлэх боломжгүй ингээд ийм гаццаа энэ төр гэж өөрийгөө бодоод байгаа л үгүй. Яагаад тэгэхээр тэр үед ингээд зөв цаг нь байгаагүй маа тий ямар ч нөхцөлд одоо ямар ч таны бодож байгаа юу ч бэ. Одоо би ингээд нэг юм хэлж байхад ингээд таны толгойд орж ирж байгаа тэр зүйл чинь яг бүтэцтэй зөв цаг нь тэр үедээ бол биш байсан. Та тэгээд айгүй төвчээргүйтэй тэ одоо юу гэдгийг өөрийгөө айгүй буруутгаад тэ магадгүй тэр үеийг л яг өөрт чинь одоо зөв тохирох байсан гэж бодоод ч юм уу тэ одоо айгүй ямар нэгэн зүйлд айгүй харамсдаг энэ төр бол тэр зүйлийг одоо орхиж явуулах цаг болсон. Тэ ингээд та өөрийгөө доош нь хийгээд одоо би чадахгүй энэ төр гэж бодож байгаа бол үгүй. Шинээр яг одоо юм эхлэх яг зөв цаг чинь мөн шүү гэдгийг амар хөөрхөн хэлж гин. Тэгээ фүүл үзэр гарч ирж байна. Ер нь бол ингээд ийм ээ. Таны хувьд ч тэ аливаа нэг зүйлийг эхлэх жаавал айгуу сайхан юм хөнгөн одоо догтлолтой тэ шинэ зүйлийг эхлүүлээрэ гэж бол хэлж гин. Одоо ямар нэгэн зүйлийг алдсан байгаад тэ тэрэндээ харамсны үүднээс одоо шинэ зүйлийг эхлүүлэх биш. Яг л одоо энэ өнгөрсөнд болох юм болтгоороо болсон. Тэгээд тэрэндээ одоо амар харамсал энэ төр тээхгүй те. Одоо шинэ хүнтэй одоо ингээд болёо энэ төр гэж бодож байгаа л одоо жинхнээс хүмүүнээ тавьж оолдог ч юм уу те. Одоо өнгөрсөнд огт харамсахгүй байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр тэр хүн таны зөв хүн биш байсан. Яагаад тэгэхээр тэр үе одоо таны одоо шинээр бизнесээ эхлэх үе чинь одоо биш байсан ч юм уу те. Тийм юм бол гарч ирж гин. Одоо таны харамсдаг ямар нэгэн зүйл танд айгу байдгийн байна гэж бол харагдаад байна. Тэгэхээр одоо таны сөхөөсөн өнгөрөөдтэй энэ гой сайхан зүйлээс тань одоо яг шинээр юм ахлээрээ. Одоо яг таны яг зөв цаг чинь шүү те. Одоо яг divine time буюу яг л зөв цагтаа зөв юм одоо эхэлж байгаа, хийж байгаа эсвэл одоо юу гэдгийг энэ бүхэн болох ч байгаа гэдгийг бол хэлж байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. Тэгэхээр яг зарим хүмүүс маань бүр эхэлсэн бас явж иж болно те. Гэтэ ингээд жоохон харамсалтай юу гэдгийг тэр үед одоо эхэлсэн бол илүү энэ зүйл илүү гоё хаасан ч юм уу те. Нэг тийм жоохон өнгөрсний харамсал энэ төр байгаа л үгүй. Яг л одоо гэдэг одоо цаг те. Яг энэ чинь яг зөв. Энэ бүхэн одоо л яг одоо эхлэх ёстой байсан байна ч юм уу те. Одоо л ингээд нэг тийм гой сайхан таны үе ирж байна гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр та өөрийгөө аяг оройтцсон те. Ямар нэгэн зүйлийг одоо оройтцсон би одоо эхлүүлж чадахгүй нэ энэ төр гэж бодож байгаа хүмүүс маань байгаа бол үгүй шүү. Таны яг л одоо яг эхлэх цаг, эхлэх цэг тэ одоо өөрийнхөө одоо бүрэн потенциалыг нээх, өөрийгөө одоо дутуу үнэлэхгүй байх, тэ өөртөө бүрэн итгэх, өөрийнхөө одоо хүч чадлыг тэ бүр unlimited гэж бодоо тэ ингээ айгу өөртөө итгэлтэй бай, илүү ирээдүйн ингэж бүтээгээд өгөөрэй гэсэн тийм гоё мессеж бол гарч ирж байна. Ам хөөрхөн. Тэр нь бол full карт чинь угаасаа хүзрийн эхлэл хүзэр байдаг. Тэгэхээр таны хувьд магадгүй одоо өмнө нь те ямар нэгэн зүйлийг эхлэх гээд бүтлгүүцсэн бол тэр чинь одоо та яг тийм туршлагатай байгаагүй. Эсвэл уусаа хэлээд байгаа те зөв цаг нь байгаагүй. Эсвэл та өөрийнхөө одоо яг тэр дотоод хүч тэр зүйлсээ олж нээгээгүй байсан үедээ та одоо ямар нэгэн зүйлийг эхлээд бүтлгүүцсэн байж болно. Гэхдээ яг одоо ингээд харах юм бол та өөрийнхөө хэн гэдгийг олцсон. Та өөрийнхөө одоо алтаанаас суралцсан тийм ээ. Илүү туршлагатай болсон байна гэж бол харуулж байна. Тэгэхээр та илүү одоо дараагийн одоо шинэ зүйлийг эхлэедээ амьдралаа өөрчлөө, өөр болъё, илүү сайжрын энэ төр гэж бодож байгаа л та яг одоо яг чаднаа гэсэн ийм хөрхөн мессеж гарч ирлээ. Ийм хөрхөн мессежийг хороортон сөхөснө гэрүүдээс нь өгч байна. За тэгээ уншлагын юм болоо та бүхэн маань таалагдсан бол нь штэ тий. Юуны эможи үлдээх үү? За ийм хөрхөн нохооны эможи үлдээж болно. За эсвэл ийм гой сарнаа. Энийг би сарнаа гэж хараад байна. Аль түрүүнээс хойш нэг юм сонирхол татаад ирсэн ингээд нүд татагдаад та бүхэн маань ийм сарнааны эможи үлдээж болно. Болохгүй бол одоо ийм шидэт тохиурны эможи үлдээж болно шүү. За тэгээ та бүхэнд таалагдсан бол subscribe болон лайкаа дарж өгөөрэй. Тэ намайг дэмжлэгт маш их баярлалаа баяртай. За сайн байцгаана уу манай 2 дугаар группийнх маань Тавтай Морил. За тэгээд энэ hidden compass буюу нууц луужин тэ нууц чиглүүлэг юу гэдгийг эндээс бол ингэж харагдчих чинь магадгүй та бүхэн маань яг өөртөөхөө тэр guidance буюу тэ одоо таны харж хамгаалж байгаа яг жинхэнэ сахиусан тэнгэрүүд өөрийн чинь
энэ хамгаалагчид одоо юу гэдэг энэ илүү сүнслэгтэй энэ таны одоо хамт байх ёстой одоо та илүү тэр сахиус нэнгрүүдээсээ те сахиуснасаа ингээд тусламж чиглүүлэг авах ёстой байтал эндээс бол тэр зүйлсийг айгу хүлээж авахгүй байна тий чиглүүлэг авахгүй байна. Ерөөсөө өөрийнхөө одоо энэ дотоод зүүн совинтойгоо холбогдож чадахгүй байна гэсэн зүйл бол эндээс бол харагдаж байна. Тэгэхээр эндээс ингээд нуугтмал гэж аваад одоо нуугтмал луужин гэдэг тэгж штэ тий. Тэгэхээр таны хувьд айгүй ингээд өөрийгөө дарсан байж болно. Өөрийнхөө яг нэг зүүн бэлэг танд өгж байгаа тэр чиглүүлэгтэй гайданс одоо юу гэдгийг та ингэх ёстой, тэгэх ёстой, ийм хүн байх ёстой зөв замаар чинь ингээд сахиусны гэрүүттэй зөвлөгөөд таныг одоо чиглүүлэх гээд хичээгээд ахад те магадгүй одоо янз бүрийн буруу хүнтэй ингээ уулзаж учрлаа гэж ботход чинь энэ хүн буруу шүү гэд ингээд одоо өөртөө чинь мэдрэмжтэй зүүн бэлгийг чинь ингэж өгсөөр байхад энийг айгу хүлээж авахгүй, тоохгүй магадгүй одоо иймэрхүү зүйлийг тэгэхээр одоо гүнзгий судалдаггүй хүмүүс манаас байж болно. Эсвэл өөрийгөө бүр тэр чигт нь хаацсан тий жоо хайдаг энэ төр бол одоо ийм сүнслэг зүйлээс энэ төр бас хитийг холбогдохоос энэ төр яагаад байгаа ч юм уу тий бас тиймэрхүү байдлаар хүмүүс өөрийгөө айгу хаацсан байдаг. Тэр иймэрхүү хүмүүс юм болоо да жоохон чиг баримжаагаа алдсан тий одоо хүн чинь өөрийнхөө одоо зүүн бэлэг мэдрэмжээрээ яг өөрийнхөө зөв зам тий зөв учрах ёстой хүнтэйг учирдаг ч юм уу зөв одоо хийх ёстой ажлаа хийгээд явдаг ч юм уу тий ийм бидний одоо зам байгаа штэ тий хувь тавилаа. Тэгт чинь энийг ингээд хаацсан учраас одоо яг тэр зүйлстэй тий тэр сахиусны тэнгэр таны гоё сайхан зүйлстэй ингээд одоо холбогдох тэр зүйлээ жоохон хаацсан хүн байна л гэж бол харагдаад байна. Би бол тэгж хэлэхээр байна. Энэ хөдрийг бол тэгж л уншихаар байна. Та юу игнор хийхэд байгаа байж болон тий санаатай болон санамсаргүй. Одоо энэ зүүд зүнгөөр бас их холбогддог штэ тий ингээд сахиусны тэнгэрүүд танд анхааруулах зүүд мүд өгч иж болно тий ингээд нэг хүний зүүн мэдрэмж гэж үүдэн штэ тий одоо нэг хүнтэй уулзахад тэр хүн ингээд нэг тийм танд муухай зүйл хийгээгүй одоо тань руу нүдрүү чинь хараад нүүрлүү чинь харж байгаа муухай юм хийгээгүй байсан ч гэсэндээ цаанаасаа нэг тийм харьцмааргүй хүмүүс гэж үүдэн штэ нэг тийм энергийг таарахгүй тий ингээд цаанаасаа л нэг юм таалагдгүй те гэтээ яг ингээд юу гэдгийг нь олж хэлж чаддгүй. Тэгмээд яг эцэстээ ингээд одоо тэр хүнтэй холбогдоод одоо найзлж нөхөрлөө ингээд явж агаад дараа нь ингээд одоо салаад ингээд харах юм бол таныг амар агаарч муулдаг. Одоо танд амар муухай зүйл хийцэн те одоо өөр хүн амтнд элдвэр ярьсан юм хогийн цантай тийм хүн байдаг байхгүй юу? Миний л бол одоо туршлагаар бол миний зүүн бэлэг хизээж алдчихж байгаагүй те. Ингээд нэг л юм таагүй анхны сэтгэлээс л ингээд таагүй санагдсан хүнтэй яг ингээ хүчээртэй одоо нэг анги байх ч юм уу нэг одоо ажил хийх ч юм уу те ингээ ойр дотн байхаас өөр аргагүй болонгууд чинь хүн одоо юу гэдгийг дурахгүй ингээ тэнхтэй тахын тэнх штэ те тэгээд явандаа ингээд одоо найз нөхөд болсны дараа бүртээ одоо тэр сүгэлт нэг юм мэдхэд бол одоо элдвэр яриалтай баргалзаас л жухаа юм ярьсан жоох шигтэй ингээ нэг юм балай хүмүүс л тохиолдчихсэн надад тийм учирчсэн. Тэгэхээр хүний зүүн бэлэг айгүй үнэн одоо ялангуяа эмэгтэй хүмүүс илүү бид нэр одоо тэр зүүн бэлэгтэй тэр зүйлтэйг илүүсэн холбоотой байдаг их хүн ээж хүмүүс энэ тэр одоо тийм төрөлхийн зөнтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хөдрөөс бол жоохон тэр зүйлээ хаацсан байна л гэж бол хэлбээд байна. Одоо магадгүй таны мэлмийн үрдтэй одоо тэтэм хүрт чинь айгүй хаалттай байж болно дээшээгээ луужин байхгүй. Тэгэхээр яг мэлмийн хүртэн дээр хаагдсан хүмүүс бас айгүй нэг хэцүү юм нээдэг. Одоо та анзаарж байгаа бол хэрвээ яг одоо энэ энержи чек хийчихэл да тий одоо яг энэ мессеж ингээд муу юм шиг энэ дээр санагдаад байгаа л тий. Хэрвээ биш бол одоо би айгүй холбоотой би айгүй сүнслэг энэ дээр гэж аавал өөр группийн маань үзээрэй. Энд дээр жоохон юм чиглүүлгээ халтцсан хүмүүс маань орж ирсэн юм болов уу гэж бол хараад байна. Одоо амьдралд юу хийхээ мэдэхгүй те хаашаа явж байгаа мэдэхгүй одоо яах ёстойгоо мэдэхгүй те ингээд нэг юм чиглэлгүй болсон байдаг да одоо юм зориггүй нэг хэсэг би ч гэсэн одоо айгу зориггүй надад үе бол байсан. Тэгээд ингээ энержигээ үзүүлэнгүүтэй штэ те ерөөс мэлмийн үрд ингээ асуудалтай болсон байдаг байхгүй. Тэгэхээр амар сонирхолтой хүн ингээд энерги гэж яриад байгаа штэ те. Тэгэхээр энэ 7 хүрд одоо энерги бас айгуу сайн анхаарч одоо үзүүлж засуулж ч юм уу те тэгээд өөрөө бас засч ингэж явах хэрэгтэй одоо янз бүрийн
тийм хаагдмал юм хүн байгаа бол тэрийг одоо сайхан нийлгээ зөвлүүлчих хэрэгтэй те. Тийм зөндөө үйлчлэл хийдэг хүмүүс байгаа штэ. Тэгэхээр жоохон нэг тийм мессеж бол гарч ирж байна. Тэгээ хэлээд байгаа санаа нь нэг л нэг тийм одоо юуны төлөө ажиллаад байгаа, юуны төлөө амьдраад байгаа юм те. Тийм зорилго болсон байгаа бол энэ групп мөн шүү гэж бол хэлэхээр байна. Илүү жоохон чигээ алдсан юм уу даа л гэж бол хараад байна. За одоо хэдүүлээ. Таны сэхүүстэй нь те хамгаалж хайрладаг бүхэнтэй нь таныг юу гэж харж байна вэ? Wow, vibrancy. За ийм цэцэг гарч ирлээ. За эндээс бол амар ийм амьдлаг те одоо өнгөлөг, тод vibrancy гэдэг жин л да. Тэгэхээр таныг бол амар тийм үзэсгэлэнтэй, бусдаас онцгой, хөөрхөн, гэрэлтэй, гэгээтэй, өнгөлөгтэй ийм гэж бол харж байна. Тэгээд бас амар хөөрхөн ийм тууштай байна, тийм мундаг байна гэж бол хардгийм байна өөрийг чинь. Тэгэхээр таны хувьд одоо ямар ч хэцүү байсан те яаж ч одоо энэ чиглүүлэх те зорилгоо алдсан ч гэсэндээ одоо хийхийг хүсэж байгаа зүйлээ ингээд хийгээд урагшлаад ингээд явж байгаа хүн байна. Таныг одоо тэгж хардгийм байна гэж бол хэлэхээр байна. Тэгээ таныг айгүй онцгой байна гэдгийг бол онцгой байна гэж бол харж байна. Таны сэхүүсний өнгөрөөтэй. Бусдаас айгүй та өөрөө онцгойрох туртай хүн бас байж болно. Онцгой хувцас өмсдөг те тод өнгийн одоо аксессуар зүйлтэй эмэг зүйл бүүч тийм зүйл зүүх мөх дуртай. Ус өмсөөс айгүй тодор боддог ч юм уу те тийм байх боломжтой. Энэ бол жоох юм бас юу байна л да. Уул нь айгүй дүн бэлгтэй байж болно тий. Тэг чин та жоохон тэрийгэл хагаад байгаа л гэдэг санаа яваад байна. За таныг бол жоохон хаагаад байна даа өөртөө нь харилцахгүй юм ч юм уу. Яг өгөөд байгаа мессежийг нь хүлээж жоохон авахгүй юм шүү гэж бол хэлээд байгаа гэж бол харагдчихээн. За. Өөр. Тэгээ таны амьдралд айгүйх асуудлууд байгаа л те. Одоо өөр шир, хүнд хэцүү байдал те. Худал хуурмаг. Иймэрхүү зүйлүүд амьдралтад нь одоо байгаа гэж бол харж ийн сэхүүсний өнгөрөөтэй. Магадгүй энэ дээрээс юу байна л да одоо худал хуурмаг зүйлс ойр хавьд чинь байгаа байж болно. Ингээд нэг юм өөрөг чинь бас төрөгдүүлээд байгаа хин нэгэн бас байж болно. Тэгээ энэ дээрээс ингээд та нэг л тийм утга учраа алдсан яг нэг тийм зөв замаар явахгүй байгаа юм шиг тийм байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс ингээд юм одоо олон хулганууд гараад ирлээ тий. Зүрхний утга нь болохоор жоохон сөрөг утгатай. Тэгэхээр ингээд таныг зөв замаа олоход чинь сүргээр нөлөөлөд байгаа хүмүүс найз нөхөд ч юм уу гэр бүлийнхэн ч юм уу тийм хүмүүсээс байгаа байж болохоор бол харагдаж байна. Таны амьдрал ингээ асуудлууд үүсгээд байгаа тийм үр шир тариад байгаа худлаа яриад байгаа яг ингээ та яг өөрөө гой зөв явчих гэхээр хажуунаас чинь ингээ айгу холгоод байдаг ч юм уу ийм хүмүүс бас таны эргэн тойронд байгаа гэдгийг бол хараад байж болохоор байна. Одоо танд айгу садаа болж ийн гэж бол хараад байна. Та ингээ өөрөөрөө зөв уулнал та айгу тийм зүн бэлгтэй нэг тийм онцгой хөөрхөн ухаантай мундаг те тууштай ийм хүн байхад чинь таныг старуулаад байгаа зөв замаа олоход чинь тэглээд байгаа одоо сүрэг найз нөхөд ч юм уу те сүрэг тийм гэр бүлийн гишүүн эсвэл одоо юу гэдгийг ажлын газрын хүн ч юм уу те түрүүмэс баха ажлын хүмүүс ярьсан учраас магадгүй тийм байх боломжтой. Одоо санаанд уу ярьсан байх гэж аахгүй шүү дээ те одоо танд хэлэх мессеж өгөх тийм зүйл байгаа учраас хэлсэн байх гэж харж байна. За. Тэгэхээр таны жоохон хүрээлэл нэлээд хортой бижиж болно гэж хэлэх гээд байна. Таныг айгу замыг чи алтуулаад байгаа юм шиг. Тэгж бол харагдчих. Тийм зүйл бол харж байна сэхүүсний өнгөрүүд нь. За, хортой нөлөөлөл танд байна. Одоо яг ингээд нэг юм хавхан дайлгаад байгаа байхгүй тийм ингээд бислаг тавьчаад ингээд хулгануудыг одоо ингээд өрхөж байгаа шүү дээ тийм яг тийм. Таныг айгу өрхтаад ингээд гацаанд байлгаад байх сонирхолтой юм нэгэн өөр одоо хүмүүн ч юм уу те магадгүй бас энергит нь жоохон муу болсон байж болно. Төрөнөөс хойш энерги яриад байгаа. Тэгэхээр таны хувьд одоо энергийн цэвэрлэгэнд орох ч юм уу те жоохон өөрийгөө би ямар хэмжээнд явж гин юу одоо хүнд хэцүү нэг тийм ойлгомжгүй юм дээр байгаа л те. Магадгүй тийм сүрэг одоо энерги тантай одоо ойр байх ч юм уу те одоо юу гэдэг юм. Тиймэрхүү асуудал бас байж болно те. Тэгэхээр тэрэн дээр жоохон анхаарал өгөх хэрэгтэй юм гэж бол хэлэхээр байна. Сүрэг энерги ялангуяа энэ жоохон хараагаад байгаа хар хулганууд тэр би бол тэгж хэлнэ.
таны одоо тийм өнгөлөг байх, тэ үзэсгэлэнтэй байх, өөрийнхөө байх, зөв замаар явах тийм зүйлсийг хааж бooгаад байгаа зүйлс байна гэдгийг цөөхөн нэмрүүд нь анхааруулж байна шүү. За өөр хэлэх юм юу? Вау. Ямар сонирхолтой. Энд эрэгтэй хүн гарч ирж байгаа. Тэгэхээр штэ тэ таны амьдралд чинь одоо байх боломжгүй, байх ёсгүй ямар нэгэн эрэгтэй хүн. Одоо ямар нэгэн танд муу зүйл хийсэн ч юм уу. Ийм эрэгтэй хүн байх боломжтой. Би бол тэгж харж байна. Одоо ингээд та штэ тэ яг зөв замаараа яг өөрийнхөө хүснээр ингэ явах гэхээр магадгүй одоо нөхөртэй найз залуутай энэ хүмүүс маань агаал тэр хүн таны яг зөв замыг чи хаагаад ижиж болно. Эсвэл одоо хит их контролддаг энэ таныг бижиж болно тийм ингээл яг гоё юм хилээлээдэг үйлдэл байхгүй тийм ингээд нэг юм харьцаанд гацаагаад одоо хүснээр чинь байлахгүй зөвхөн өөрийнхөө хүснээр энэ төр байлгаад байгаа хүн байх боломжтой гэж бол харагдаж байна. Нэг тийм хүн байгаад тэгэхээр таны энэ өсөлтгүй байдал юм уу те одоо та нэг л нэг юм ойлгомжгүй хэцүү жоохон хүнд энэ төр байгаа бол энэ нэлийн эрэгтэй хүнээс басан байх боломжтой гэж бол би хэлэхээр байна. Тэгээ сахиус нэгрүүд нь угаасаа одоо таны юу гэж харж ийн вэ гэх юм бол одоо хин нэгэн эрэгтэй хүнтэй жоохон холбоотой асуудалд орсон байна л гэж бол хараад байна шүү. Энэ problems гэдэг жишээ lies гэдэг таны эргэн тойронд байгаа хин нэгэн эрэгтэй хүн тань худлаа яриад ижиж болно. Тийм зүйлийг хараад байна шүү. Тийм анхааруулга өгөөд байна гэж бол би хэлэхээр байна. За тэгээд илүү хэдүүлээ тодруулъя те. Сахиус нэгрүүд нь өхнээс ч юу вэ те танд өхстэй мэс чинь юу вэ гэдгийг харъя. За манай 2 дугаар группийн сахиус нэгрүүдээс нь өхнээс ч юу бэ хэлж өгөөч. За амар ойлгомжтой гарч ирж байна. Вау. За энэ дээр айгүй тодорхой. Манай 2 дугаар группийнхан маань жоохон юм өөрт чинь тохирохгүй байгаа газар байгаад байна. Одоо магадгүй ажиллаад байгаа бол тий нэг юм таалагдахгүй, танд тохирохгүй, дуусгаж чадахгүй байгаа ямар нэгэн одоо хүрээлэл илүү хүнтэй холбоотой байна тий. Төрүүлсэн тий харин харилцаа ижиж болно эсвэл ажил төрөл найз нөхд ийм харилцаа хүнтэй холбоотой ямар нэгэн одоо тааш тохирохгүй байгаа үзээтэй байгаа тийм болж бүтгүй байгаа. Одоо энерги чинь сарниулаад нэг л одоо яг жинхэнэ өөрийнхөө зөв замаар явах гэхээр ингээ хаалт болоод байгаа иймэрхүү зүйлийг тавьж явуулах хэрэгтэй гэсэн зүйлийг сахиус нэгрүүдээс нь өгч байна. Одоо яг таны өөрийн чинь амьдралд юу зөв гэж бодож байгаа юм те тэрийг хий. Мэдээж нүзэр гарч ирлээ. Тэгэхээр орхиж явж чадахгүй байгаа. Хайж явахгүй байгаа тий гацаагаад байгаа. Тийм нэг асуудал харилцаа энийг дуусгах ёстой гэдгийг аягуулсан сануулж байна. Сахиус нэгрүүдээс нь сануулж байна шүү. Орхих ёстой юмыг орхих хэрэгтэй байна шүү. Тэгэхээр угаасаа хэлсэн штэ тий ингээд та яг зөв замаар явах гэхээр ямар нэгэн зүйл саад болоод байна. Тэгээ ямар нэгэн зүйл гэдэг нь илүү хүнтэй холбоотой байна тий харилцаатай холбоотой байна гэж хэлээд байгаа штэ тий. Тэгэхээр энэ дээр бас аюу маш тодорхой гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд одоо салж чадахгүй байгаа харилцаа, явуулж чадахгүй байгаа хүн тэгэл зөндөө одоо ийм найз нөхөд ажлын газрын хэрүүл уруул те ийм таагүй зүйлс ингээд таныг хориод байна уу? Ийм зүйл үнэхээр л байгаа бол үнэхээр одоо тавьж явуулах хэрэгтэй. Угаасаа бүр үнэхээр байгаа гэж бол харагдаж байна. Тэгжээш та бүхэн маань өөрийнхөө хийх ёстой зүйлийг олноо. Хийх зүйлээ хийнэ гэсэн зүйл бол харагдаж байна шүү. Одоо юу гэдэг энэ асуудлуудыг те ядаргаатай байсан ч гэсэн одоо хэцүү байсан ч гэсэндээ те юу гэдгийг асуудлуудыг зэгцлээд даван гараад өөртөө итгээд тэгээ өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлээ хийх хэрэгтэй байна. Тэгэхээр яг энэ дээр ямар ч асуудал ижиж болно те таны одоо яг зөв замаа олоод яваад те яг өөрийнхөө юу гэж зөв гэж бодож байгаа тэрийг ингээ хийх гэхэд чинь ямар нэгэн байдлаар ингээ садаа болоод байгаа яг зөв замаар чинь явуулахгүй байгаа тэр зүйлсийг олж хараад түүнтэй одоо тууштай тэмцээд те тэгээд тэгснийхаа хариуд та яг хүсэн зүйлээ хийн зөв замаа олох болно гэсэн зүйл амар тодорхой гарч ирж байна. Юу ч байж болно. Та зорилгынхоо төлөө ингээд хичээгээд явъя гэхт чинь хин садаа болоод байгаа. Тэр бүхэнтэй тэмц эцэст нь та ялаад өөрийнхөө зөв замыг олно. Тэгэхээр яг ингээд амар сүртэй одоо ингээд
таныг зовоогоол те тань тудлаа яриад садаа болоод байгаа хүн энэ төр байхгүй бол энэ магадгүй таны өөрийн дотоод зөрчилтэй чинь холбоотой гэж болно. Өөрийгөө одоо юу гэдгийг дутуу үнэлээд те өөрийнхөө хийж чадах потенциалыг олж харахгүй. Одоо би чадахгүй, би болохгүй. Одоо гээд те. Тэгээ магадгүй энэ өнгөрчний бас өөрийн чинь дадал зуршилтай бас их холбоотой ээж болно. Удаан хугацаанд та юу гэдгийг өөрийгөө өөрчлөхгүй дадал зуршил бүр юм онцгой дадал зуршилтай болсон те. Одоо архиудаг ч юм уу тамхитдаг юу гэдгийг таны амьдралд сүргээр нөлөөлж болох ямар л одоо сүрэг зуршил вэ. Тэгээ энэ бүхнийг та тавьж явуулахгүй ингээд явсаар л байгаад те бүр ингээд зүг чигээ алдсан бол тэгээ битээ тэгээ одоо тэмцэх хэрэгтэй. Өөрийнхөө яг зөв замыг олох хэрэгтэй. Өөртөө итгэх хэрэгтэй гэсэн зүйл аюулмж тодорхой харагдаж байна шүү. Тэгээ сахиусны өрөөдөөс нь бол ингэж хэлж байна. Таны хувьд уур чадвар, өөртөө итгэх итгэл. Тэгээ ялангуяа ингээд таны өөрийн чинь одоо манифест хийх чадвар гэх юм уу маш өндөр. Мэдээж нь үзэр байна. Та бүхнийг ингээд одоо өөрийнхөө зөв талдтай, өөрийнхөө хүснээр эргүүлэх чадвартай, чансаатай, чадaltaй ийм зүйл харагдаж байна. Тэгэнгүүт энийг чинь магадгүй барьж хориод байгаа зүйлстэй хүн дон одоо залхуурал тууштай бус байдал ч юм уу те өнгөрсөнтэйгөө ингэж зурлах. Энэ бүх зүйл чинь ингээд таныг хориод байна шүү. Тийм учраас одоо бүх зүйлийг дууссан гэж бод те. Одоо өөртөө ингээд ажилтай би үргэлж юм байхгүй. Одоо ингээд дандаа би юм ойлгомжгүй, дандаа ингээд зориггүй залхуу те хойроо хоошоо ийм байхгүй. Эсвэл одоо юу гэдгийг би юм хэцүү зовцсон харилцаанд ажил энэ төр баймар байна гэд аюул сан шийдвэр гаргаад өөрийнхөө төлөө ганц удаа ч гэсэн одоо алхам хийх хэрэгтэй юм шүү гэж бол амар тодорхой сануулж байна. Одоо ганц тай чинь ганцаардахгүй те. Бус хүмүүс таныг одоо юу гэж бодож байгаа огт хамаагүй. Өөрийнхөө юу хиймээр байгаа. Тэрийг хийгэрээ гэсэн мессеж аягүй тодорхойч. За одоо хэдүүлээ. Одоо сүүлийн зөвлөгөөг нь харъя. Манай 2 дугаар группийнханд ямар их үзэр гарч ирв. За энэ үзэр гараад ирсэн юм чинь энэ биш. За өөрчлөлтийг ингээ гараад илхэн ухтаарэ гэж тэгж штэ. Өөрчлөлтөнд одоо тасан зөгцөө гэж тэгж ийн. Тэгэхээр энэ дээр бас дэт үзэр гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр таны хувьд штэ те амьдрал чинь юу өмнөх шигээ одоо байха болсон. Одоо танд ийм шин чиглэл шин амьдралын хиб маяг ч юм уу те шин зүйлстэй одоо хэрэг болсон. Одоо өмнөх шиг ингээ амьдраад ахын таны амьдрал ингээд одоо өнгө нэмэхгүй те таны амьдрал утгагүй санагдах болно. Одоо юу гэдгийг та ингээд өмнөх шиг амьдрал ингээ хулганы нөхөнд ингээд байгаа юм шиг те одоо юу гэдгийг хулганы хавханд байгаа юм шиг юм харанхуу юм тойрогт орсон юм шиг амьдраад авах болно. Тэрнээс л юурээс ингээ гараа авчих хэрэгтэй. Одоо өөрчлөлт хийж гарна те ингээд яг нэг юм хийгээд байх юм бол одоо яг л нэг амьдралаараа амьдарсараа үхэн штэ те. Тэгэхээр энэ дээр бол өөрчлөлтийг одоо хүсэн үсээгүй яадаг ч гэсэн хийх хэрэгтэй гэсэн зүйлийг амар тодорхой харуулж юм шүү. Хороо ертөнцөөс таныг өөрчлөө, өсч хөөгч өөр хүн болоо тий. Энийг аягуулсан хэлж байна. За тэгээд яг ингээд ийм байна. Хүмүүстэй таарахгүй, нэг л ингээд болж өгөхгүй, тэр байгаа газар чинь хичээсэн боловч нэг л болж өгөхгүй энэ төр байгаа бол энэ өрөөсөө юм өөрчлөлтийн одоо юу гэдгийг таныг зөв газар руу чинь одоо түлхэх тэм хүч одоо юу гэдгийг түлхэж байгаа байхгүй юу. Яа тэгэхээр таны үед шүү дээ айгүй юм зүн бэлгээ хаацсан байгаа учраас яг өөртөө чинь одоо юу гэдгийг холбогдчих гэхээр тэ яг үний чинь ингээд зүгээр өөрөөр чинь мэдүүлээд ингээд зөв замыг чинь сонгуулчих гэхээр та юугандээ тэрийг сайн сонсохгүй байгаа учраас тэ эндээс бол өөр хүмүүсийг айгүй ашиглаад ижиж бас болохоор бол харагдаж байна 5 of wands. Тэгэхээр одоо таны эргэн тойрныг чинь амар онцгүй болгоо тэ таны эргэн тойрны хүмүүсийг чинь үүдүүс чинь хасаагаад юу гэдгийг бүр ингээд өөрчлөгдөл чинь хороо ертөнцөөс бүр ингээд таныг амар сайн төлөвлөж өгч гинэ гэсэн зүйл бол амар сонирхолтой харагдаж байна. Тэг яадаг ч гэсэн биш тэ та одоо ингээд одоо таагүй байдлаас гарах хэрэгтэй. Тэгжээж та илүү өөрчлөгднө гэсэн зүйл харагдаж байна. Тэгэхээр яг ингээд хүнийг нөгөө хөгжүүлэхийн тулд тэ хүнийг илүү гоё сайхан газар руу явуулахын тулд одоо байгаа газар нөмгөрүүлэхийн тулд
хүний амьдралд ингээ янз бүрийн хүмүүсийг өгнө те янз бүрийн хэцүү чаленжуудыг өгнө. Тэгээд тэр хэрээрээ одоо юу гэдгийг ухаантай нь ойлгоод тэгээд явна штэ те. Түнгүй зарим нь яхав тэгээд нэгд болцсон те юу гэдгийг тэрнээсээ ингээд дараа нь ингээд бодсон чинь нэрээ энэ зүйл тохиолж иж би одоо энд хүрсэн юм биш те ч гэдэг юм уу те. Одоо ухаараагүй байсан ч гэсэндээ ингээ хүчээр бас явах тохиолдол байна те. Ингээд надад ч гэсэн тийм үе байгаа те. Одоо зөндөө ингээ хилээд тахт нь юу гэдгийг ингээл буруу зүйл хийгээ явж исэн энэ үе мүй зөндөө л байгаа штэ тий. Тэгэхээр ингээд зориуд цаанаас нь бас ингээд хүчээр одоо өөрийгөө өөрчлөлтөл нь зүйлс бас хүний амьдрал тохиолддог. Тэгэхээр бол ийм юм бол айгүй тодорхой харагдчихээн. Ядаж ч гэсэн таныг өөрчлөлт хийхэд чинь хорон ертөнцөөс маш их түлхэж байна. Тэгээд жоохон сэрээд өгөөч, өөрчлөгдөөд өгөөч гэд хэлж өгч байна шүү тий. Танд сануулж байна. За тэгээ уншлагын болоо баярлалаа. Та бүхэн маань юу яа? Танд таалагдсан бол ийм навчны эможи үлдээгээрэй эсвэл ийм луужингийн эможи үлдээгээрэй. За тэгээд та бүхэндээ сайн сайхныг хүсье. Баярлалаа. За сайн байцгаана уу манай 3 дугаар группийн маань давтай морил. Та бүхэн маань энэ Final Gate гэсэн хаалгыг хөзрийг сонгосон. За чухал өөрчлөлтийн өмнөх шатандаа явж байгаа хүмүүс манаас бийж болно. Ямар нэгэн зүйлд одоо шийдвэр гаргах гэдэг тийм шийдвэрээ гаргаж байгаа яг эцсийн мөчтөд явж байгаа хүмүүс манаас бийж болно. Зарим нь одоо гэр бүл цуцлуулж байгаа ч юм уу те бас байх боломжтой. Илүү одоо юм амьдралдаа чухал шийдвэр өөрчлөлтийг гаргаж байгаа бодоод явж байгаа ч юм уу иймэрхүү хүмүүс маань ижиж болно. Одоо үгүй ажиллаа бас солиё те илүү он удаан жил ажилласан ажлаа өөрчлөлт үздэг ч юм уу эсвэл одоо өөр тийшээ гадаад мадаад явж амьдардаг ч юм уу гээд яг юм шийдвэр гаргах гээд одоо илүү бас гайденс буюу те чиглүүлэг яах вэ ийх вэ гээд бас бодоод явж байгаа хүмүүс маань үзчихэж болохоор л харагдаж байна. Тэгээ илүү одоо шинэ амьдралаа одоо шинээр эхлүүлэх гэдэг шинэ хаалгаар орох гээд хичээгээ явж байгаа хүмүүс маань ижиж болохоор харагдаж байна. За манай 3 дугаар группийнхний сүүхний гүрүүд нь юу гэж харж юм бэ? Тэ юу гэж харж байна? Шууд өөр өсөрчлээ. За. Вау. Ямар хөөрх юм бэ? За, таныг айгу аз жаргалтай цайлган хүүхчиг гэрэл гэгээтэй ийм нэг юм гэж бол харддаг юм байна. Таныг айгу хөөртөж сайрладаг гэж болохоор байна тий. Юу гэдгийг таны сөхөөс нэнгэрүүтэн таныг амар хүүхдэрээ байгаа тий. Ботоод аз жаргалтай бүрэн дүүрэн гэгээлэг ийм хөөн гэж бол хардаг гэж бол харагдаж байна. Тэгэд энэ дээр таныг айгу мөнгөн амжилттай баян тансаг одоо амарлага гэж бол хараад байна тий. Тэгэхээр таны хувьд энэ дээр бас New Horizon гэдэг чинь л да. Ер нь бол та илүү өөрийгөө тэлийдээ, илүү өөрчлөгдөе, илүү одоо сайжрын энэ төр гэдээ бас өөрийгөө айгу хөгжүүлдэг хүн бас байж болно. Ямар ч ч удаа таныг айгу сайн амжилттай байгаа, зүг байгаа. Ялангуяа энэ материалын байдал дээрээ та ер нь бол амьдралыг айгу сайн одоо хөгжүүлээ, эцэцэглүүлээд аваа явж байгаа юм хүн байна гэж бол харагдаж байна. Илүү одоо магадгүй таны хувьд илүү материалын амьдрал дээр илүү бас төвлөрөөд ижиж болно. Илүү одоо юу гэдгийг мөнгө төгрөг олъё тэ илүү өөрийгөө хөгжүүлье, илүү хөгжиж, илүү одоо жаргалтай байж юм уу тэ иймэрхүү. Иймэрхүү зүйл дээр айгүй төвлөрдөг хүмүүс маань ижиж болохоор гэж бол хэлэхээр байна. Тэгээ таныг бол айгүй аз жаргалтай байгаа гэж бол харддаг юм байна. Одоо тийм амар шүүмжлээд тэ анхааруулаад таах зүйл гайгүй байна. Гэтэ илүү дэлгэрүүлье. Танд хэлэх одоо зүйл юу вэ те? Хүрэх мессеж юу вэ вэ гэдгийг харъя. За тэмрүүдээс нь өгч байгаа мессеж юу вэ? Юу хэлэхээр вэ? За. Юу хэлүүлж байна? Вау. Түрүүн угаасаа хэлсэн шүү дээ. Money амар их мөнгө гарч ирсэн шүү дээ. Тэгээ та өөрөө амар юм лаг байна гэсэн дээ. Тэгсэн чинь бүр Seven of Pentacles, King of Pentacles. Вау. За. Wheel of Fortune. Вау. За энэ дээр ийм мессеж гарч ирж байна. Амар хөөрхөн заяа. Таны хувьд ямар нэгэн зүйлийг шинээр эхлүүлэх гээд
одоо төлөвлөөд те амьдралаа өөрчлөе, уламт хэлий өөрчлөгдөе, мундаг болъё энэ төр гэж бодож байгаа бол таны энэ бодол бэлээ болно. Та тэгээд ялангуяа одоо мөнх санхүүдэл дээр яг одоогоор сэтгэлд нь хүрэхгүй те хэцүү байгаа. Одоо юу гэдэг илүү сайжраа, илүү мөнгө төгрөг олоо энэ төр гэж бодож байгаа хүмүүс ахаал та хүснээ авнаа. Амар их мөнгөтэй болно гэж бол хэлж гин. Тэгээд энэ нь штэ те агуу сонирхолтой одоо таны хувь тавиланд одоо бичигдсэн байсан зүйл байх боломжтой гэж бол харагдаж байна. Магадгүй та одоо энэ амьдралдаа илүү доктортой, найдвартай, санхүү мөнгөний хувьд асуудалгүй те. Тэгээд маш их хөдөлмөрлөөд тэгээд түүнийхээ үр шимийг ингэж амар сайн гоёор одоо хүртэж чаддаг элбэг дэлбэг амьдрья гэж ингэж хүсээд те одоо ингэжсэн бол одоо юу гэдэг тэр хүсэл чинь юу нь бол биелэн. Тэгээд энэ нь одоо таны одоо нөгөө төрлөх эрх гэж ярьдэн штэ. Тэгээд одоо юу гэдэг birthright гэдэг чи юу лээ одоо цаанаасаа ингэж төрлөхөөс л одоо юм байх хэрэгтэйсэн те. Магадгүй та амар баян гэр бүлтэн төр одоо өсч торноод одоо юу авч иж болно. Өв залхамжлал энэ төр авах боломжтой бас харагдаж байна. Одоо юу гэдгийг таны одоо аав ээж те одоо хамбатан цалнаас нь танд одоо өв залхамжлуулж бас айгүй мөнгө төгрөг өгөх юм уу те бас гинтийн мөнгө зүн бас орж ирж иж болохоор бол харагдаж байна. Тэгээд энэ нь одоо цаанаасаа ингээд танд орж ирэх хэрэгтэйсэн мөнгө байж иж болно те ингээд яадаг ч гэсэн таны хувьд маш тийм мөнгөтэй байх хувь зайн төрсөн хүн гэж бол би бол харахаар байна. Гэж бол хэлэхээр байна. Тэгээд таны сахиус нэмрүүдээс чинь өгж байгаа мессеж гэх юм бол ингэхээр байна. Юу гэдгийг одоо мөнгө санхүү дээр бол одоо санаа зовох юм байхгүй. Чи ингээ маш их хөдөлмөрсөн, хичээсэн. Тэгээд түүнийхээ үр шим ингээ хүртээд явж байгаа. Дээрээс нь ингээд энэ бүх ид баялагтай энэ бүхэн чинь ингээд чиний хүртэх ёстой хувь тавилан чи юм аа. Одоо ийм зүйлийг чи хүртэх ёстой учраас ингээд одоо хүртээд одоо мөнгө санхүүгээр баялаг ингээд сайн сайхан амьдарч байгаа юм аа гэдгийг бас хэлж байна. Тэгээд ээ штэ те одоо юу гэдэг юм те. Таны хувьд одоо санаандгүй орж ирсэн орлого ч юм уу те эсвэл агуу та ингээ мөнгө төгрөхтэй одоо хичээснийхаа ирээр мэдээч хэрэг үр шимээ ингээ хүртээд явах болно. Тэгээд гэхдээ энийг бас юу яагаад байна? Таны хувьд одоо ингээ амьдрал чинь нэлбэг дэлбэг баялаг аз жаргалтай юу гэдэг юм доктортой юм тайван байгаа яг одоо байгаа байж болно. Эсвэл одоо ирээдүйд тийм болох боломжтой те. Таны хувь тавилан айгүй юм тайван доктортой аз жаргалтай ер нь бол ийм байхаар юм шүү гэдгийг бол хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь бол ийм байна. Өөрийгөө хийж хүүж болохгүй. Одоо анхааруулах мессеж гэдэг юм бол шүү дээ. Өөрийгөө хийж хүүж болохгүй. Өөрийгөө одоо хэд голж болохгүй. Өөртөө дандаа итгэлтэй байгаарай гэсэн зүйлийг сахиус нэмрүүдтэй таны харж хандаж явдаг. Одоо тэр зүйлс нь тань анхааруулж байна шүү. Тэгэхээр шүү дээ те. Юу гэдгийг та өөрийгөө шүү дээ те. Энэ их зүйлийг хүртэх ирэхгүй. Эсвэл одоо заримдаа те ингээд аим гоё юм тохиолчингууд зарим хүмүүс ингээд яа надад ийм юм тохиолдчихвоо тий. Би яг ийм юм одоо хүртэх хэмжээний хүн мөн үү гэд нэг юм өөрийгөө гоолсон те өөрийгөө хүртэх ирэхгүй юу гэдгийг өөрийгөө айгуу дотроо муугаар бодож өөрийгөө одоо голдогч юм уу те иймэрхүү хүмүүс манаас үзчихэж болно. Тэгэхээр нь штэ те эндээс амар сонирхолтой Wheel of Fortune чинь өөрөө одоо эрэг үүлийн үртэй одоо юу гэдгийг таны өмнө насандаа одоо хийсэн тэр үлийн чинь одоо хишигтэй аз буян одоо энэ насанд ирж байгаа гэсэн нэг тийм карма буюу те одоо эрэхтэй тэр төлөгдөх ёстой зүйлс чинь одоо ингэ төлөгдөж байгаа гэсэн утгыг бас илэрхийлдэг. Одоо аз гой сайхан зүйлийг илэрхийлнэ. Тэгэхээр таны хувьд бол угаасаа хэлээд байгаа шүү дээ те. Та амар гой сайхныг хүртэх бол эрхтэй хүн. Та ингээ гой сайхан амьдрах бол угаасаа ёстой хүн. Яагаад тэгэхээр вэ шүү дээ. Та өмнө насандаа магадгүй ингээд хүмүүст маш их тусалж байсан, маш их хөгөөмөртэй одоо зовсон хүн амьтанд ингээ сайн сайхан сэтгэлээрээ одоо өөртөө одоо байгаа тэрл бүх зүйлээрээ тусалж исэн хүн байж болно. Одоо хүний амь аварч исэн хүн байж болно. Тэ эмч юм байсан ч юм уу эсвэл одоо юу гэдгийг анаа ухааны мэдлэгтэй хүн байгаад чадлынхаа ярээр өмнө наснаа маш олон хүмүүс туссан гэж одоо байж болно те. Одоо амтанд таартай одоо юу гэдгийг амар гоё юм баялаг энергоогоос тэгэхээр штэ те таны хувьд одоо өмнө юу хийж исэн? Одоо энэ насанд ээч вэ? Өмнө насанд ааж вэ? Та юу хийж исэн? Тэр бүхнийхээ үр дүн үр дагаврыг авахад одоо авч байгаа авахаар байна. Тэ яг одоо та ингээд хүснээ аваад 8 гоё энэ төр байгаа бол таны хүртэх ёстой зүйл чинь. Одоо ингээд дандаа таны юм хүн болж бүтээд одоо илүү гоё юм сайхан ялангуяа одоо мөнгөлөгтэй
түрүүн бас мөнгө гарсан. Энэ дээр ингээд дандаа юм мөнгө доктортай адилтай юм амжилт бүтээл одоо юу гэдэг ийм материалын зүйлийн амжилт танд бол байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр энэ бүх зүйл танд угаасаа ирэх ёстой байсан. Тэгэхээр ингээд өөрийгөө хизээж битгий гол одоо би яагаад хүртэж вэ дээ, одоо юу гэдэг ингээд яагаад дандаа би ийм гой гой юм хүртэх юм болоо гэж зарим нь бас гайхчих олон дээ. Одоо ингээд зөндөө хичээгээд бас гайхгүй байгаа хүмүүс энэ төр зөндөө байдаг, тий. Гэтэ энэ нь биш тий. Одоо заавал тэр одоо хийгээд байгаа зүйлтэй чинь бас холбоогүй хүний хувь тавилан гэж байдаг. Одоо өмнө насны чинь тэр буян шигтэй энэ бүх зүйл танд ирж байгаа байж болно. Танд өгөгдсөн тэр хувь тавилангаараа та яваад байгаа учраас тий гой сайхан амьдраад байгаа байж болно. Тэгэхээр ингээд яг зарим хүмүүс одоо танд магадгүй атаархдаг байх тий. Өөр ч нас хэлжсэн энэ төр байх тий. Яагаад чи ийм зүйлсийг хүртээд байгаа юм тий? Яагаад ингээд би ингэж их хичээж яхаа чи огт хичээгээгүй энэ бүх одоо баялаг өгдгийн нэр хүн далтар зөндөө гой зүйлс ингээд чи хүртээд байгаа юм ч юм уу тий. Ингээд атаархлын зөндөө хүмүүс танд үг хайжсэн байж болно тий. Гэхдээ энэ нь шүү дээ тий. Та хүртэл ёстой байсан. Таны хүртэх ёстой зүйл. Таны хувь тавилан. Яагаад тэгэхээр та өмнө нь маш олон одоо үгдийн тэр зүйлийг хүртэх хэмжээний хөдөлмөрсөн, хичээсэн, сайн сайхан сэтгэл гаргасан тий. Ийм хүн байгаа байна шүү гэдгийг бол одоо сахиусны нэрүүдээс нь юу нь сануулж ин тий. Өөртөө үргэлж одоо итгэлтэй бай, хизээж битгий эргэлт одоо танд ирж байгаа тэр бүх сайн сайхан бүхнийг баярлаад хүлээж авах тий. Хизээж битгий одоо юу гэдгийг магадгүй ингээ мөх дүрг айгүй их олоод тий. Ингээ гой сайхан амьдарч байгаа бол хэзээ нэгэн цагт энэ бүхэн алга болчих юм уу тий. Ингээ төрхөн зурах байхгүй энэ төр гэж битгий та яагаад тэгэхээр хүртэх ёстой зүйлээ одоо хүртээд ингээ явж байгаа хүн шүү. Одоо ингээ томор хөдлөйтэй илүү одоо өөрчлөгдөв мундаг бай цаашдаас одоо юу гэдгийг илүү томрын энэ төр гэж бодож байгаа л яг одоо магадгүй бодож байгаа зүйл чинь хийх одоо зөв үе ч юм уу тий. Айгүй ацтооттой байна. Зөв цаг нь мөн гэж бол хүзрөөсөө сануулж ин тий. Сахиусны нэрүүдээс нь хэлж өгч байна. За тэгээд хэдүүлээ хамгийн сүүлд танд зөвлөгөө хараад тэгээд уншилгаа дуусгая. За манай 3 дугаар группийнх нь сахиусны нэрүүдээс нь сахиуснаас нь зөвлөгөө юу вэ? Wow, saving grace. За ингээ өөрийгөө болон бусдыг ингээ уучлаад одоо шархаа эдгээгээрээ те өөрийгөө чөлөөлөх гэдэг чинь. Тэгэхээр таны хувьд ямар нэгэн байдлаар бусдыг гомдоосон юм одоо бусдад гомдсон те өөртөө өөрөө одоо муу зүйл хийсэн ч юм уу те янз бүрийн шалтгаанаар одоо сэтгэл санаа чинь шарахтай ийм энэ төр байгаа бол одоо тэр бүх зүйлсийг уучлаад тавьж явуулах хэрэгтэй. Өөрийгөө аягуулсан чөлөөлөх хэрэгтэй гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд нэг ийм сахиусны нэрүүдээс ч нь бол хилээд байна. Одоо юм нэг сэтгэлийн жоохон нэг тийм сэтгэлийн асуудал байна те одоо бүхий л зүйл чинь ингээ гадна материалын талаасаа ингээ болж бүтээд те та хөдөлмөрлөөд хичээгээд үр шимээ хүртээд ингээ байгаа боловч яг сэтгэл чинь жоохон дутуу байгаа ч юм шигтэй нэг л тийм сэтгэл чинь нэг тийм эдгэрээгүй шарахтай өөрийгөө голсон өөртөө эргэлцсэн ч юм уу те магадгүй өмнөх харилцаа янз бүрийн зүйлсээс болоод те гэр бүлийн асуудал ч юм уу зөндөө зүйлээс болоод асуудалтай энэ төр яваад байгаа бол дотоод болон энэ гадаад одоо юугаа тэнцвэртэй байлгах те амьдралаа тэнцвэртэй байлгаад өгөө гадна тал чинь ийм гоё хахад те ингээд хүсэн зүйлээ аваад магадгүй одоогор хэцүү байгаа бол ирээдүйд улам гоё болох гээд байна те тэгэхээр ингээд сэтгэлээ ингээд тайван тогтвортой байлгаа одоо гоё сайхан амьдралыг хүртэх эрхтэй шүү те тэр эрхээ эдлээ гэд тэгж бол хэлж байна. За тэгээд уншлагын юм боллоо. За манайхаа одоо юу яа бахан юм зоос гарч ирсэн шүү дээ те тэгэхээр зоосны эможи үлдээгээрээ тань таалагдсан бол за тэгээд уншлагын юм боллоо баярлаа.